За өглөөний 6 өнгөрч байна. Хотоос гарч байгаа тий машинда хүнжил бүгээг айцсан, майхан сав айцсан аялах байгаа хүмүүсүүд маш их байна. Тэр нь бол одоо ингээд тэгчээд орохоос өмнө намар олж хүүтрэхээс өмнө хүмүүс бас зуныхаа тий хаалтын ч юм уу эсвэл ажил төрлөнд таараагүй, амралтанд таараагүйсэн хүмүүс одоо амарч байгаа ч юм уу. Айгүй хүмүүс хөдөө гарч байна. Тэдний нэг нь бол бид нар байна. Гэр бүлээрээ 5 хоног яг хангаад майхантай аялчаад хурж ирэхээр одоо гарах гэж байна. За бид явсаар бүтэн 1 хоног өглөө гараад орой хүртэл явсаар бас нэгэн Монголынхаа нэгэн гоё үзэмж төгс байгальтай нэг хүн ирээд байдаггүй, байгаль нь гоё цэвэрхэн онгон дагшнараа гэдэг шиг тийм гоё газар ирлээ. Усныхын тунгалгыг голон загастай, модруу норонгоч юмстай, агаар нь үнэхээр тасархай, байгаль нь гоё, далайн түвшнээс дэш нэлээд өндөрлөгт оршдог нь гоё газар ирсэн. Одоо ингээд аялаад амраад ингээд бас нэг гоё дурсамжийг өөртөө амьдралд бүтээгээд гэр бүлээрээ найз нөхдөөрөө ингээд ирсэн байж гин. Замдаа бас нэлээд эвгүй намхан машин явж чадхааргүй тиймэрхүү хад чулуун дундор явж ирлээ. Их өндөрлөг газар, хад чулуу ихтэй, уулны өндөрлөг их хадтай, модтой тийм газар байд юм байна. Маш гоё газар ирлээ. Монголынхан бас нэг гоё газар ирлээ. Үнэхээр гайхалтай гоё байна. Үнэхээр хүн гэдэг байгалийн амтан. Байгаль ирэхээр өнгө нэмж зүс нэмнэ гэдэг шиг, өнгө орно гэдэг шиг. Яг энд ирэхээр бас нэг стресстэй, янз бүрийн зүйлээсээ салж байгалийн сайханд хүн их гоё болдог. Найз нар маань их гоё газар авчирлаа. Их гоё газар ирлээ. Ийм газар гэж арай бодоогүй. Гэтэ ирсэн. Вау, хөөх, гайхамшигтай. Ямар гоё юм бэ гэсэн үгнүүд л амнаас л урсж байна. Маш гоё газар ирлээ. Камерт бол яг нүдээр харж байгаа шиг бол тэгэж бол хизээч мэдрэгдэхгүй. Камер бол зөвхөн дүрслэл харуулна. Харин тэр дуу чимээ, тэр өнгө, тэр үнэр, тэр салхины одоо ингээ биед мэдрэгдэх тэр мэдрэмжтэй энэ бүхэн бол шал ондоо 5 м хүүгээр авж байгаа мэдрэмж зөвхөн дүрс харах хоёр бол шал ондоо. Үнэхээр гоё газар ирлээ. Янзтай байна. Маргааш эндээс явна. Өчтөр орой энд ирсэн. Бидний байрлаж байгаа гэр бас их гоё газар байрлсан байлаа. Янзтай. Үнэхээр гоё байна. Ийм газар нэг хөдөө үхэртэй янзын амьдрал бас янзын юм шүү. Тэнд ажил хийж явахаар энд үхэр мандтаа шиг шүү. Тэ сайхан модны мөч тэр арц уу тэр нөгөө. Тэр нөгөөнүүд. Мэдхгүй.